Монгол хүн адуутайгаа өсөхийн хамгийн чухал нь хайр. Нөөсөө хайрыг сурж байгаа байхгүй. Тэгээ чинь амьтнаа хайрлах, байгалаа хайрлах гэдэг чинь бүгд л адилхан хайр шүү дээ, тийм ээ. Тэгээд амьтан байгалаа хайрлсан хүн чинь өөрөө хүүхдээ, эхнэр хүүхдээ ирээдүйд хайрлах шүү дээ. Тэ? Гол нь байхгүй. Яг зүгээр юу гэдэг адууг хайрлж үдээгүй, амьтаа хайрлж үдээгүй хүн ирээдүйд тэгээд хүн хайрлах гэдэг бол хэцүү шүү дээ. Ядаа өөрөө хариуцлага үлээж чадахгүй шүү дээ. 저도 2019 оны 10 сар одоо яг өвлийн ичний цаг гэсэн үг байхгүй юу? 10 сарын төлөө яг өвлийн ичин надад өрдөгөөс л хэлж байгаа байхгүй. Тэр үед яг нэг налагын боон дээрээс очиж ихний зурга надад авсан байхгүй. Ер нь адууны асрамжийн газар гэдэг нэр чи үйл ажиллагааны чиглэл мэглэл сүүлдэл бодогдож байгаа шүү дээ. Эхлээд бол ч одоо бидний үеийнхэн чихэнхэл адуутай өссөн байгаа шүү дээ. Би чинь дундгой юм. Тэгээ манай нутгийн бол адуу айлгаар алдартай шүү дээ. Тийм ээ. Тэгээд адуу боон их завдсан маань гэдэг хүмүүсээс дэс сул чихтэйсээ сонсоод байсан. Сонсоод яваад байсан. Тэгээ сонсож явж байгаад яг 2 жилийн өмнө анхны зураг гэж чинь одоо ямар ч гэсэн буян хий гэж бодохгүй юу. Тэ нэг буян хийгээд одоо нэг айтаа адууны аймаалаа зөв ингэ байж гэж л бодсон. Тэр үед яг нэг жоохон боломжоор авлаа. Буян хий гэж бодож байгаа шүү дээ. Эхний ээлж нь л. Тэгээс үлдээ явсаа тэгэл нэг төдөөд одоо нэг 50 шахан болтон л 50 гаруй болтон л гэж байна адууны тоо. Тэр үед энэ тэлчд манайхын нэг торох болж исэн байхгүй. Тэгээ байнга л өдрөөс нааш явдаг ажилтай. Тэгээ явж исэн чинь юу яагаад яг налахын бооны хашаа руу нэг хүрэн газар нэг урт дэлтэй хүрэн газар оруулаад тэгээ орсоор нэг эдэн адуугийн дуугаад яг оруулж та таалсан байхгүй юу. Гажуугаар зөрж байгаа шүү дээ. Тэгээ загсаал очоод харсан нэлээ болоод оруулчихсан байж байгаа. Тэгээ очоод манай дүү хамт явчихсан. Тэгээ очоод зогссон чинь хүн азарга нэг хажууд ил зогсоод тийч одоо бол назарга эцэг мал шүү дээ. Хүний хажууд ил зогсон гэж байхгүй шүү дээ. Хажууд ил зогсоод. Нэг талаараа танаас аврал ирж байна шүү дээ. Харин тийм байгаа байхгүй. Тэгээ ингээд хажууд нь ч зогссон чи хажууд ил зогсоод. Тэгээ ингээд нүднээс нь нулимс гараад идэх байхгүй. Тэг ямар очилтаа ингээд дүүгээ гүлгээд. Нөгөө бойны хүмүүс чинь л ингээд бөөнөр байж байгаа шүү дээ. Тэгээ асуусан чинь одоо ингээд яг тэр хүр азарганы өөрийнх нь төл за ингээд өөрийнх нь азарганы яг 6 тооны адууг нийлүүлээд өгсөн байгаа. Тэгэл за бүгдийг авъя даа аваа. Тэгэл яг аваа гарсан нөгөө хүр азарч чинь яг ашинаас гараад үрсэл янзгааж байгаа шин. Тэгээд чинь багаас нэг адууд өссөн чинь адууны баярлах гуниглахыг бол ятаа гадралтайгаа болж байгаа юм чи. Тэгэл наашаа шөнд наашаа маятын дээр ачаал энэ давтараад анхны зураг маань яг энэ ашинд байсан байхгүй. Тэр үед манай дүү хажууд уйлаад. Тэг ингээд яалч ингээл нүдсаадах юм чи. Энэ халдсан бол тэр хэл адрах энэ манай бандалаа. Тэгээд тэжээл нэг алдчих яахгүй манайд. Тэгээд тэр энэ цаахан мөрөгс энэ тэгээд за дөөлчаа тэгээд нэг байцсах таа байна. Энэ эдгээр чи бүгдээр анхны зураг аахгүй юу? Анх хэлдэг нөгөө манай нэг уйлдаг сайлж ийн энэ хэл азах. Одоо энэ анхны зураг чи гисэн байхгүй юу? Ирээд яг энэ хойтлын хашаанд байж байгаад голын хойд дээр нэг адуучин давж өгсөн зураг. Яг анхны зураг. Тэгээ ерөөсөө яг тэр айлд очиод 7 хоногийн дараа холгойд алдчихдаг байхгүй юу? Тэгээ холгойд алдаад тийчээд яг 11 сар галтсан байсан байхгүй.
Яг ингээ хөдөн болтой. Манайхан ч өдөө ажид гарах гэж. Тэгээ алдсан байна гэл. Тэгээ алдсан бай. Алдсан хүч би ч тэгэл за одоо л угаас хотлоо гэж бодож байгаа шүү дээ. Одоо л олдохгүй л гэж бодож байгаа шүү дээ. Тэгсэн яаж яах нэг манай адуу малдилээд чинь юу яадаг байхгүй. Алдсныхаа 2 хоногийн алдар хэлж байгаа байхгүй. Эхлээ өөрснөө хайгаад лам хард үзүүлээд олохоо байгаад тэгээ 2 хоногийн алдар хэлж байгаа байхгүй. Тэгээ 2 хоногийн алдар хэлэнгүүтээ одоо ингээ олохгүй нэ яах вэ? Гэхгүй юу? Тэгэнгүүт нь манай эд чинь наашаа гардаг гээд. Тэгээ яг гарахаас өмнө одоо энэ хойтлын байшингийн хорхоноор хэлжсэн нэг болоод залуу байсан. Тэр энэ хойтлын сэрэлжийн дэлгүүр яг дэлгүүрээс ингээ гарсан чинь нэг нөхөр уцаар ярьж ийн гинэ. Одоо нөгөө эд чинь унлаа. 3 хоног гэж байна. Одоо ер нь өнөөдөр гарахгүй болохгүй нэг ярьж ийн гинэ. Тэгээ нөгөө нөхөр уцаар ярихгүй. Энд нэг нөхөр ингээ явж байна. Яг мөндөө. Та яг танаа эдээ болсон баг гэх. Тэгээ манай эд чинь хээр нөгөө хэж болж аваад. Тэгээ бид чинь эхлээд явах жоохон толгаад манай эдийг госсон байна чи ер нь гаргаад өгчөж. Тэгээ толгосон ч улаахгүй авч. Тэгээд явахтай. За энэ ийм адууны асамжийн газар бидний энийг чинь бойноос авсан юм. Бид нар энийг чинь гол нь ашиг машиг хийх гэж ингээгүй юм аа. Тэ чи бас Монгол эр хүн байна. Хэлчихэл гэлээ. Тэгээ нэлээд байж байгаа нөгөөч чинь. Баахан зовлон жаргалаас үүдээ яриад. Тэгж ягаад хэлж гисэн бохоо. Тэгсэн энэ урдаар тэр бухын анхраас зүүн тишээ нэг 2 цаг явах дайны газар авч ойцсон байгаа чи. Тэгээ энэ мөрхий энэ юу чинь халдсан бойл. Энэ юуны хөрөн газар чинь нэлээ муу хэлсэн шүү дээ. Тэгээд 3 хоног огт идүүлэхгүй ойцсон байсан юм чи. Тэгээд идүүлэхгүй ойцсон чи нөгөө үед ч юм уу яг унахж байгаа юм чи. Манай энэ яриа гайгүй. Угийн бандаг болохоор. Тэгээ анхны сургаал чинь 2 удаа. Чи эрэлгийн сараас 2 удаа мултна гэж бас аваа юм байгаа шүү дээ. Эхлээд бойноос мулталж байгаа. Тэгээ дахиад яг 3 хоногийн аль дээр ирсэн яг махсаас. Эцэг ингээд одоо орой хадуу гашчихдээ бид нар. Одоо юундэ чүчэндэ. Тижлийн давж өгöd. Тэгээ орой ирж байгаа адуу чинь нөгөө бойноос ирж байгаа адуу чимээг авд юм би нэг. Тэгэл би нэг аваад үрсэл нөгөө ачаанд ирж байгаа адуу чи янзгах чинь тэгэл самсаа ширхэл. Эвгүй болно шүү дээ. Бидний багд бол ингээд олон адуу байдаг ч ямар ч гэсэн нэг адуугаа онцлоод тэр нь минийх болоод тэрнтэйгээ ингээд үе зайгүй нөхөрлж гисэн тэр бол хэвийн амьдрал байлаа шүү дээ. Тэгэл одоо эргээд ингээд адуу гэл ингээд мөр ярих гингүүт одоо манай найзын үеийн найзууд шүү дээ юм уу тэд нар болохоор миний тэр нэг сартай хэлмээр ингэдэг байсан. Яг тэрийг л ярьдаг байхгүй юу? Тэг чи ингээд нөгөө яг нөхөрлөл үүсчихэд байгаа байхгүй. Ер нь бол юу яаж байгаа бойн дээр манай дүүтэй нээлж ичдэг байсан байхгүй юу? Хамт очихоор нэг тавлантай нүд талтараад байдаг. Тэгээ халгаж явахгүй юу? Яса зүрхэхэд халгаад байна шүү дээ. Тэгээ ээлжилж байгаа. Тэгэл одоо чинь зарим үед чи ингээл бүх хадууг нь бас авч чадахгүй шүү дээ. Тэ? Чи ямар биелгээ хийсэн байгаа ш. Чадахгүй шүү дээ. Тэгэл яг сонголтон дээр очихоор ер нь тэгээд хээлтэйг өнөд авдаг байхгүй. Яаж байгааг нь 2 ам. Тийм ээ? Олон монголчууд ч юм бол хуучин тэр сөрхий мундаг сайхан ил чадaltaй явах үедээ ч гэсэн жирэмсэн хөгшин хүүхэд хөгшчүүдээс өш авдаг ийм уламжлалтай алд юм шүү дээ. Тэ? Хээлтэй савтай амтныг дандаа хөндлөж идэг. Тэ одоо залуу сайхан гүү байцыг ингээ хээлтэй нэгээд өгчдөг. Тэ мэддэг ч мэддэггүй ч янз янз л авах л та тийм ээ. Тэгэл тэр үнийг заримдаа харна тэгэл янз янз. Зарим бол ингээд хөгшөлөөгөл ингээд уралддаг сайхан олон медальтай адуу молоо өгсөн байж идэв. Яг л нэг одоо манай нэг халдсан мөр бий. 51 медальтай гээд байгаа байхгүй юу? Тэгээд тэр болохоор хүн харахаар ингээд угаасаа яалч юм нүдэн туссан адуу байхгүй юу? 14-тэй. Одоо 14 үүд чинь 2 жилийн өмнө авахд 14 үүд чи одоо 16 тийм үү?
Энэ халдан богоос нөгөө 51 медальтай чинь нөхгүй юу? Нөгөө халдан болчих. Зарим уу яш чи нөгөө нэг хурд байхгүй болчих гээд адуу мэддгүй штэ. Тэ? Тэгэл яг хөгшлөхөөд нөгөө зовж өгөхөөс өмнө гэл уул нь нэггүй л байгаа гэж л бодож байгаа хэл. Гэтэл нөгөө адуу чинь яг бойн дээр очиод одоо яг бойны хашаа руу ороод цаа тэр бойны баашин руу орох хүртэл тэр адуу ч ялсан. Маш хэмжээний айцтай л байж байгаа штэ. Зүрх нь харахтай нийл байгаа штэ. Тэр мөрийг бол яг нэг хүн мэдэхгүй учраас ингээл нүдээ тарилж байгаа л ингээ явуулчихж байгаа байхгүй юу. Би ч нөгөө адууга бойноос авахд дүүтэйгээ ээлжиж явдаг байхгүй юу. Тэгээ ээлжиж очиж авахаар яг миний очиж авсайд намайг тань. Дүүгээ очиж авсайд дүүг тань. Дайж одоо тэр манай дүүг тэр халаа газарх нь бол янз нэн машин нэн шүү дээ. Машин гадрын гүс салталсан гутаа тэр чинь нөгөө өмнөөс цогтаадаг болцсон нөхөл чинь дүүгэр өнгө цогтаах болж байгаа. Тэр өнөөдөр машин амчгүй дээр нэг юм том ачаатай байхгүй юу? Зогсчихж байгаа юм чи бүр улаан зэ бүр гайхаад ямар муухай хүн ялгаруулд юм бэ гэж. Одоо бидний чинь багад одоо манай ээжээ бол намайг өсгөж өмж болсон байхгүй. Тэгээ би нэг удаа ч одоо 7 настай байсан юм уу да. Яг нэг жоохон адармаатай аштай нэг үлээ байхгүй. Нөгөө нөхрий чинь толгойр нь шохорчихгүй юу. Тэгээд өөрөө сайхан зодуулаад жавти урд шүү дээ. За энэ чинь яг ингээд чөдрөөр олгоод намайг өвдөж гинөө. Өвдөж гинэ. Өвлөн шүү дээ мэдээж явах хөх юм чинь. Энэ адуучаас ингэж өвдөж байгаа юм нөхөө. Дахиж ерөөсөө адуу ингэж татж болохгүй шүү. Ингээд 7 настайгаас хойш адуунд өрөөсөн. Явагч хэрэг ондч чадахгүй өссөн дөө. Тэгээ сүүлд нэг 13 таа да. Яг нэг өсвөр насны хөвгтэй шүү дээ тийм үү? 13 таа нэг айлын адуунд очиод. Нэг юм зог тусдаг адуу гэдэг шүү дээ. Сайхан харвал чогтж яхад гинт зог тусаад зогсдог адуу. Тэгээ яг тэр чи имэйл дээр имэйлийн уртлын бүрийнээр ингээд гитсээ зөхиод ингээд баг ойчих шахаж байгаа шүү дээ. Тэгэнгүүт ууралсандаа болоо нэг урт юм цолбууртай явсан юм. Цолбуур нэлээ урт байхгүй да. Нэлээ бүдүү цолбуур. Уурлаа нөгөө цолбуураар ингээд шавхрахгүй да. Тэгсэн нөгөө молоо шавхрахгүй шалч шавхраа нэг урт юм чинь ингэж эргэж ирээд миний энэ зүүнүүд нь тасгал боож байгаа байхгүй. Тэгэл нэг ажаагийн хэлжсэн дахиад л гарч ирж. Нээр ингэж өвдөн шүү дээ одоо. Тэгэл энэс хойш адууг болно. Үнэхээр хайрладаг болсон да. Одоо би ташуур барьдгүй шүү дээ. Ташуур огтолдог. Миний унж байгаа адуу өөрөө л өвдөг. Огт би хондлаад ирнэ ямар нэгэн ташуур цолбор ерөөсөө өгч өгдөг. Одоо би манай адуун дээр чи ингээд бүгдээр ижил бороо. Да нутгаадаа гүйсэн ганц тохиолдол бий. Нэг л одоо нэг скотч хэлгээд нэртэй. Скотч хэлгээд нь яадаг л тэр адуун дээр бойноос авахд хөлн гэмтцээ гэсэн баггүй юу. Тэгэнгүүт нь манай дүү өөрийнхөө усаар хөлийн шавшаад тэгээ скотчхгүй хөлийн. Тэгэд хойд. Тэгсэн нөхөргүүгээд алга болохгүй юу. Тэгээ хайхтаа нэг скотчтэй хэлмөр явна уу гэж хайгаа яваад байхгүй. Тэгээ скотч хэлийг нэртэй болцсон. Тэгээ тэрэг үйжсэн. Бос нь бол ер нь гүйж байгаагүй. Тэгээ одоо эдий 50% гарын адуу чинь тэгээ гүүгээ ботлоод алгуулсан шүү дээ. Тийм ээ. Бүр дорнодын адууч хэл байж байгаа, Сүхбаатарын адууч хэл байж байгаа. Энэ одоо ингээл энэ завхны адууч хэл байж байгаа, говийн адууч хэл. Амтны цаад зөнгөөрөө энэ хүн миний амийг аварлаа шүү гэдгээ адуу ер нь яг ингээд таны ингээд анзаарах ер нь мэдрэж байна. Одоо ер нь хэлэхгүй болохоос яг штэ. Одоо ингээд одоо чинь нэг бор мөр байгаа. Манай хүүхдүүд бандалыг нэлчихсэн бүр. Тэр анхны зургийг нэг өгөхгүй юу? Одоо тэр бор мөр тэр хээр азах ч гэдэм үү. Эдгээр намайг яваад очихоор яг миний дуугаар танина. Тэгэл ялангуяа бор мөр дээр бол ингээл өөр хүн очиод уур хувь болоод ингээл явна. Тэгээ барьж аваад эрхлүүлэл намайг явах хэрэгтэй. За сайхан асгач яа бандаа. Бандаа асгах яа. Шингэц цагаалах хэрэгтэй. Датуны амиг аваад
аль дээр нь боонд адуу мал яаж завдгийг мэдчихээр зогсохгүй мэлээ л дээ. Тэгдгийн мэдэнгүүт ингээ жоохон боломж олдоо за нэг адуу боонд гэдэг нэг сезон гэж байна шүү дээ. Яг тэр үе болохоор ч ингээд унтчихдаг. Санаа зовоод яаж мөнгө осохгүй гэл. Заримдаа тэгэл юм ламбалдантай шүү дээ. Оц муц янз бүрийн машин дэргээ ламбалдантай байл. Тэгээд ингээд нэг тийм адуугаар юусан тэнд завж байгаа гэж бодохоор ерөөсөн тогтчихдаг болчих. Тэгэл ямар сандаа зарим тохиолдолд наадахын шин замдалж ирсэн. Яаж тавхснаа мэдэхгүй л очиж байгаа шүү дээ. За. Гэс одоо амийн аврыг гэж яарад төвж чинь гэсэн үг. Төвж гэсэн үг байхгүй. Ерөөсөн яг ингээд заримдаа энэ яг ийм эдэн мөр олчлоо. Чигэлцэхгүй болох байл шүү гэл. Тэг наадах чи бас таньдаг юм дэмэ шүү дээ. Тэгэл гараад. Өөр одоо асуу ингээд орж ийнө гэхээр ярилцгаа. Бонос одоо боонд яг адуу орж байна. Тэдэ адуу олчлоо. Чи яахгүй мэл. Тэгэнгүүт чинь л яг нөгөө нүдэнд ингээ адууны ингээд нүдэн төрлөгнөл айчихсан байж байгаа дэр нүдэн үдэгдэн шүү дээ. Тэгэл ямар ч гэсэн гарыг л шидэж шүү дээ. Яа заримдаа ер нь хүн амьд нэлэхгүй гараад явчихна. Очоод очиж байгаад учир нь олдно очий. Ямар ч гэсэн очий. Мөнгө төрг байхгүй шүү дээ. Ямар ч гэсэн очий. Тэгээд учир нь олдно. Одоо тэр салтаа хараад наа чин сумын эмч юм бол. Тэ завхны сумын эмч юм байхгүй юу? Тэгээ тэр сумын эмч нь өөрөө холбогдсон байхгүй юу? Фэйсбүүкээр холбогдоод. Тэгээд энэ MLT банд очсон байжгаад тэгээ оруулахгүйгээр шууд биднэрдээ холбогдоод асуусан байлаа. Бид нар юу ямаар байна? Манай энэ мөр яг юунд явдаг? Дуудлаганд явдаг сумын эмч юм байхгүй юу? Тэгээ энэ мөр банд өгчмөр байна. Тай дамын аврах боломж байна уу гэдэг. Тэгээд юу яасан баа чи? Тэгээ биднэрдээ холбогдсон юм манайд очиод тэгээ авсан бохоо тэр хар юу чи? Хар салтай. Тэгээ нилээ сайхан гар. Нилээ бэлтэ. Одоо та хотод ингээд байх хугацаанд бол наашаага одоо адуунуудаа их санддаг. Хурдан ирэх юмсан гэж юу хэрэг бас их яардаг. Ирэхгүй жоо утгаар зүудлээ шүү дээ. Зүудлээ нэ ээлж дараа. Тэгээ орж ирэхээр эднэр чи ингээ бөөнөр очихгүй. Нэг олж байна. Айгуу санаа. Жилийн өмнө нэг хонгор азрах нэг хөгшин хээргүй. Хоёр авсан байхгүй юу? Налахаас. Бонус. Тэгсэн тэр хээргүй хөрөнгөө хэлтэй байж таарад. Тэгээд тэр ингээд надтай их сон зүудний холбоотой. Хавар болоод яг өнгөрсөн жилээ нэг гоо нослох үеэр хөрөнгөө зүудэнд болж байд. Шөнө 3-3 үедлөө яа өглөө өрөө. Тэгээ хөрөнгөө зүудэнд болж яаник тавдар нахтай. Тэгээ тоглоод байгаа байхгүй юу? Дахих ш. Тэгээ би сэрэнгүүтээ дөрөв өнгөрөөд адуушилгаа залгаад хөрөнгөө унгасан уу. Гэвч гавнаглаагүй байна гэдэг. Тэгээ би уцаад унтцсан. 7 дахиад уцтай болсон. Хөрөнгөө унгалчлаа. Нэг тавдар нагарлаа. Дээр харсан чи яг нөгөө зүудэнд ээжтэйгээ давчихсан тавдар нах. Дахиж авч. Хачин байна. Тэр ерөнхийдөө яг зүудэнд адуу олж ихтэй. Нэг тийм хүн шиг олж идэв шүү дээ. Ингээд хайцаж байгаа нь ингээд цоошилддаг ч юм уу заримдаа. Тэг би бол одоо адууг бол ингэж боддоо шүү дээ. Адуу нохоо хоёр бол дараа төрөлд хүн болт гэж боддоо шүү дээ. Ер нь адуу бол ер нь яг л хүн гэж боддог. Боормол нэг алга мөр байгаа. Хоёул аварга мөр. Бүгд эзэн надтай холбогдоод аавынх нь мөр гэж байгаа байхгүй. Тэгээ нэг хүнд өгсөн, нөгөө хүнд найдад өгсөн, нөгөө хүн боонд өгсөн юм ийм болсон юм билээ. Манайд хоёр буурлал мөр гэдэг байхгүй. Тэгээд тэр залуу саяхан надтай холбогдоод би аавынхаа мөрийг очиж уулзч байнга очиж болох уу? Би ингэж одоо харин таны одоо юунес адууны асрамжийн газар гэдэг энэ фэйсбүүкээс харлаа. Би тэгээд ойлаад өдөржингөө ойлаад гэж байгаа байхгүй. Аавыгаас. Тэгээд яг тэр хоёр адууг авахад юу болсон гэхээр ингээд бооны ашаар ингээл ороход чинь цаашаа бооны байшин гэдэг нь шүү дээ. Яг тийшээ орсон 4 хөлтэй амтан гарсан тохиолдол байдгүй мэн л да. Ингээл нэтлээд босд юм. Тэгээд гүйж ороод загсаараа гээл. Тэр үед чинь яг тэр өдөр чинь юу яаж.
би халгаад дүүгээ олж байгаа шүү дээ. Тачаар. Хэл яг наан ингээд юуны хаалганых нь наатад ингээд хараас гисч байгаа юм. Дүү орол цогсоороо гэж ашиглахад нөхөр болохоор дотор нь очиж байгаа. Тэгвэл би асаас алж байгаа бүгдийг алж байгаа шүү дээ. Нөгөө обиомор нь. Тэгэхэд бүх гадаа яг нэг надад алж байгаа. Тэгэхэд яг ингээд өдөн ингээд дөлдөгнөл. Тэгээ нөгөө яг таарсан ингээд баялал тэр хоёрыг баялгалж байгаа хэрэг. Нөгөө хэд чадахгүй. Тэгэл нөгөө хэд нь дөлдөгнөл үлдчихэж байгаа шин. Яг тэр үед чинь нэг юм монголчууд яагаад сүүлийн үед ингээд адуугаа иддэг болцсон юм болоо. Нэг тийм харуулслын гомдлын нэг тийм. Тэгээ одоо юу гэдэг бидний багт бол адууны мах иддэг л байсан шүү дээ. Тэ одоо чинь гой балтайхан бол хулангийн мах гэдэг идэхгүй жишээтэй. Тэ одоо өөр монголчууд бол адууны мах огт иддэг одоо иддэггүй шүү дээ. Өөр монголчууд бол адуугаа бидэнд эдэлт юм аа. Бид нэр адуугаа хөндлөдөг учраас адуу иддэг. Адууны асрамжийн газар л манай өөр монголоос найзууд холбогддог байхгүй юу? Тэгээ тэд нэр ар монголчууд та нар яагаад адууны мах иддэг? Өөр монголчууд бид нэр адууны мах иддэггүй шүү дээ. Гэжгээд ярихгүй юу? Би гайхаад. Яагаад та нар иддэггүй? Адууны махын дургуун муу гэдэхгүй. Бид нэр адуугаа дээдэлдэг учраас адуугаа дээдэлж хайрладаг учраас найз нөхөр гэж үздэг учраас бид нэр адууны мах иддэггүй шүү дээ. Гэдэхгүй юу? Тийм үү тэгээ танаа энэ би чинь тэгж бас танаа энэ хятад чинь гэж байгаа ш. Гэсэн чинь тийм үү хятад биднээс адуу авдаггүй шүү дээ. Хятадын засгийн газраас бүр манай ястныг өөр монголчуудыг адуу дээдэлсэн хүмүүсгээд адуу дээдэлсэн ястангууд гээд олон улсын байгууллагууд бүртгүүлээд тэгээ энэ талаар бүр адуу ингэж дээдэлдэг адуу гэддэггүй байлдгүй гэдэг нь оруулсан кино хийсэн байгаа байхгүй. Тэгэнгүүтээ ингээд аялал жуулчлалын бүс мэс зөвхөн адууны бүс гэж байгуулсан байгаа юм чи. Тэгээ хятад улс нөө өөр монголсаад байхгүй. Монголоос. Тэгээ Монголоос авахаар ингээд нөгөөд үлээ чинь дайлахын дайлаад хятадын ядаад шатаагаад ингээд идэг. Тэгээ энэ дэл чинь бас нэг юм бидний ингээд ойлгомжлуулаад ч байгаа юм шиг санагддаг байхгүй. Хятад бол мэдж байгаа шүү дээ. Монгол хүн морийг яаж хөндлөлт дээдэлтийг өөр монголчуудаас халтсан байна шүү дээ. Тэрийг нь дэмжиж ингээд хөхүүлээд идэг. Бид нар лөө ирэхээр болохоор надад яаж ч яад зүгээр ингээд зэрлэгээр хандаад гэдэг юм шиг зөв тэгж санагдаад тэгээ бид нар ер нь одоо яг хайрлсан шиг хайрладаг юм байна уу бид нарт дээдэлсэн шиг дээдэлдэг юм байна уу байхгүй юу гэж бодсон байхгүй юу. Одоо юу гэдэг юм сүүлийн үед ингээл янз янзын хэрэг төв зөндөөл гарч ийн тэ. Бүр урд төжид бидний одоо багт ч үзэгдээгүй сонсогдоогүй янз янзын сонин хэрэг гарч байгаа юм одоо. Тэгээ энийг бол одоо адаглаад адуу хайрлж үзээг болсод яаж хүн хайрлах. Монгол хүн адуутайгаа өсөхийн хамгийн чухал нь хайр. Нөөсөө хайрыг сурж байгаа байхгүй. Тэгээ чинь амьтнаа хайрлах, байгалаа хайрлах гэдэг чинь бүгд л адилхан хайр шүү дээ, тийм ээ. Тэгээд амьтан байгалаа хайрлсан хүн чинь өөрөө хүүхдээ, эхнэр хүүхдээ ирээдүйд хайрлах шүү дээ. Тэ? Гол нь нэр байхгүй. Яг зүгээр юу гэдэг адууг хайрлж үзээгүй, амьтан хайрлж үзээгүй хүн ирээдүйд тэгээд хүн хайрлах гэдэг бол хэцүү шүү дээ. Ядаа өөр хариуцлага үлээж чадахгүй шүү дээ. Монголчууд ч нь бол яг одоо бидний мэдж байгаа 3000 жил адуутай нөхөрлөжсөн ганц үндэстэй шүү дээ Монгол хүмүүс. Одоо энэ даанчуд байхгүй тийм үү? Энэ даанчуд байхгүй. Одоо яг адуутай нөхөрлөж байгаа өөр Монгол манай хоёр л байхгүй. Тэгэнгүүт бид нар чинь яг ингээд гал голомтоо ингээд сахиад байж байгаа цөм монголчууд. Тэгэхээр биднэрт нэг ямар нэгэн байдлаар яг адууг жинхнээс нь хайрлаад жинхнээс нь дээдээд нэг тийм дэлхийд бид нар ингээд адууг жинхнээс нь хайрлалтай шүү. Бид нар бол адууны одоо жинхэнэ хань нөхөр гэдэг нэг юм том акц тийм үү хөдөлгөөн өрнүүлэл болно. Гоё л ахт. Зэмдээ яацгүй ингээд очиод нэг мөнгө дутаад нийт бүгднгийн ингээд авах боломжгүй шүү дээ тийм ээ. Зарим нь авраад зарим нь ингээд яалтчгүй одоо тэр боонд ингээд оруулахад болоос нэг талаараа одоо нэг хэсгийг аварслаа гэдээ баяртай ч гэсэн нэг хэсгийг аварч чадсангүйгээ бас өөрчн бас хүнд байдаг. Яг ингээд нэг хамгийн хайртай юм аа. Алдж байгаа нэг тийм мэдрэмж идэх байхгүй. Яг мэдрэмж бол адууч нөгөө багаас хайрлаад өссөн. Тэгэл яаж завдгийг ингээ хөлөвд заалцсан. Ингээ байжгаад тэгээд адуугаа бүгднийг ингээд аварч чаддаг бол гоё л сүүлийн үед боддог болчихно. Одоо бол ингээ яг мөрөөдлийн үед бол ингээд монголчууд адууг ингээд хайрлсан шиг хайрлаад, дээдлсэн шиг дээдлээд
боонда дууга өгөхгүй. Тэгээд гадагшин ингэж дууга махалж зовоо зарахгүй. Ингэдэг болчихосоо л юм бодож байна. Одоо хэрвээ тийм болчих юм бол адууны асрамжийн газар байх шаардлага байхгүй шин. Одоо тийм л юм сүүлийн үед бодож байна. Яг эхлэхдээ бол яг ингэ нэг багаар эхэлж штэ өөрөө ингэ мэдхгүй нэг аварчээ гэж бодож штэ. Одоо бол би дийлэхгүй байна гэдэг дээр болчих واخхой. Одоо бид нар ч нэг юм шин соёл иргэншлийн хэлбэрл ороод штэ. Энэгээр яг тулшаад ингээд заавал хүрээг яг ингээд хүрээний асуудлыг яг нийслэж авч цорин гэдгийг авч үзэх болчих юм уу. Яг байшин соёлтой болоод байшин соёлтой болсноос хойш 1945-аас оноос хойш гээд аваад үт. Тэнгүүд бид нар ч нэг юм яг таг суурин байшинд шавар байшинд ингээд суудаг амьдралд нэг за бүр дээд тал нь 100 жил, наад тал нь 70 жил байгаа байхгүй. Тийм ээ. Гэтэл бид нар чинь яг энэ Азийн өндөрлөг дээр амьдраад хэдэн жил болсон мөлий тийм үү? Цааш тул 3 жил, 3000 жил болчихсон шүү дээ. Бүр даашаа нөгөө Дундгой аймгийн хадны сүг чулуун сүг зургаас харах юм бол 7000 жилийн адуу бүх хоёрын түүх тэл зурган дээр байгаад байгаа байхгүй юу? Тэгэхээр нүүдлийн аж ахуй, нүүдлийн хэлбэр ингээд суурьшмал гэдэг хоёр юмыг бид нар яаж хослуулахыг дэлхий харж байгаа байхгүй яг үнэндээ. Бид нар өөрснөөс хараад байгаа байхгүй яг яах ёстой юм бол гэдэг. Тэгээ би чинь өөрөө түүхч мэрэгжилтэй. Тэгээд энийг бол яг ингээ тгий гэж огт бодоогүй зүгээр адууга хайрлсан хайрал ингээ эхэлчихгүй юу. Тэгээд явц дундаас энэ санаа төлж байгаа. Адууны асрамжийн газар гээд байчих юм бол бид нар ингээд энэ ойрхон хоттой ойрхон хамгийн ойрхон аялал жуулчдын босол тэлж энэ тэлж байж хүмүүс ингээд одоо манай тийм хүмүүс байна. Яг ингээд өөрөө юу яагаад өөрөө ингээд манай адууны дундаас өргөж аваад тэг ингээд байнга илдэг. Тэгээд 7 хоногт хоёрууд амралтын хоёрууд ирэл тэгэнгүүт өөрөө хэлж байгаа. Би ер нь хотод байснаас хамаагүй гоё юм аа. 5 хоног хотод ажиллаж чаа. 2 хоногад морьтой гамд ажиллаж байгаа. Хүүхдүүд ингээд шал ондоо уцснаас холдоод телевизээс холдоод дээрээс нь ингээд би ингээд очоогүй жин ихтэйсэн ч одоо ингээд 7 хоног болго морь унаадсан чинь миний жин одоо 40 кг-аар байхгүй болсон. Би ямарч фитнес хийгээгүй ямарч одоо эм тан хоолны дийлэн бариагүй гэж хэлж байгаа байхгүй. Сүүлийн үед одоо ингэж штэ. Одоо манай төвшөө сорыг янз юм штэ. Одоо зах дээр чи ингээд дандаа хожоосор. Монголчууд өөрснөө хожоосор авч байгаа штэ. Тэ? Монгол сор штэ. Хожоосор яадаг ингээд эмээлч штэ. Эмээлээд явангууд хожоосор чи ингээд сунаад байдаг байхгүй. Одоо олон хийж ихэд жил мөр ихтэй ингээд сунаад штэ. Сураа урдаас авч ирсэн. Манайхан ч урдаас аваад байгаа байхгүй. Өөрснөө хийж чадхаа болж штэ. Чаддаг юм чадхаа байгаа штэ. Одоо чи надад ч айхаар ингээд нүд нь хүүхдийн шиг болчихдээ штэ ерөөс. Хүүхэд нэг ингээд айдаа нэг аавж ийсэ. Гэл тогтохгүй. Яг тийм болдог байхгүй. Одоо манай вандалаа гарч байгаа штэ. Энэ бол ингээд яг 50 цагаан нүд. Ерөөс. Ер нь адууны 50 нүд 50 амьсгаач начин гоё штэ. Яг хүнд өөрт нь ингээд нөлөөлдөг. Яг адуутай хамт ингээд хүн өөрөө тайвшилж дээ юм шиг. Ер нь бол нэг юм шиг л. Тэгээ Монгол хүнд хайрыг заадаг, яаж тайван байхыг заадаг, гэгэрлийг заадаг бол адуу гэж боддоо шүү дээ. Тэ? Ер нь адуутайгаа байхад ер нь Монгол хүн яагаад тэр хуучин цагт хурдан гэгээлээ төвдөөс маш олон ламдар игээл Монгол дэлж цол авч ийлээ шүү дээ. Тэ? Адуутайгаа хайрыг දී чин заадаг амтан байсан юм гэж бод. Ер нь одоо адууныхаа захад ингээ адуун дээрээ ирээд сайхан ингээд морой унаад тавьчих хэд одоо үнэхээр сайхан байдаг багт тийм. Одоо нэг бол гэдэг юм байна. Бид чинь баг байхдаа ингээд адуутай ингээ гоё тавьдаг өстэй. Хобби хол. Сайхан л харуулж ил байл гоё өстэй. Одоо өс тавьж чадах байж. Хайрлаад. Тэгээ ингээ нэхгүй ингээ шогшоод юм аа. Сайрлаад. Ингээ явахаар өөрөө нэг тийм амгалан, моройч амгалан ийм болчих. Тэгээ одоо сони хөгшөрж байгаа биш байгаа тэгээд ээж дээлсэн ч ээж миний хүү амтай хайл царгасан байна. Амтан гэж хайлхалж Монгол хүн гэдэг. Чи ер нь хуучин цагт яагаад настай хүмүүс дандаа шогшчихдээ гэж бодож байна.
тэд нар чинь давхиж чадахгүй даа биш шүү дээ гэж хэлсэн байхгүй. Тэгээ нэг шогших чинь нөгөө талаар биеийн дамир байгаа байхгүй юу. Нөгөө атуу унаад шогшиж байгаа настай хүмүүс чинь яг ингээд дотор ихнүүд нь ингээд чангарж идэм л дээ. Бидний мэддэг одоо ингээд нөгөө яс сайтай шүдэн ундгоо гэл настангууд байл шүү дээ хойчин цагт. Тэгэл 80 настайдаа 80 км л үчин хөдөлгөөн болтой тэгэл шогш төлөвсөн шүү дээ. Тэ? Одоо энэ даа ялангуяа энэ Сүхбаатарт манай багын найз байдаг байхгүй. Манай багын найзын тэр нутгийн өвчүүд нь яг тийм хөдөлгөөн болтой яг өвлийн дүн өд нь гарал 80 км шогш. Ерөөгөл шогшоод өөр байхгүй. Тэгээ давхгүй дээ нөгөө. Давхгүй нэг ч. Мориндоо хаалгагүй. Тэгээ өөрөө биеийн дамир хийгээд. Адууны асрамжийн газрын зорилго бол үйл ажиллагаа бол ингэж л байгаа юм. Одоо сайхан хүмүүс ирээд адууны асрамжийн газраас амин аврагцсан адууг өргөж авч болно. Асрамжийн газар гэдэг нэрийг яагаад өгсөн шалтгаан нэр. Адууны асрамжийн газар гэдгээ нэрээ өгчөөд өгтөө яг зүгээр л нэрлэлтэй. Яаж байгаарэ адууг ингээ асалж хамгаалъя гэж бодохгүй юу. Тэгээд бид нар ч одоо ямар адуугаа ямар унуулж янз бүрийн болдогч биш. Ингээл адуугаа ингээ эрхлүүлэл ингээл байж идэ. Тэгээ ингээ байсан чинь энэ адуугаа 7 хоногт нэг удаа молдоод нөгөө унахтай нэг шүрмсийн цонхтой нэг сайхан шүрмсийн тэнэлхтэй юм бид нар амжихгүй болж байгаа байхгүй юу. Тэгээд ер нь адууны асрамжийн газартаа үйлчлэх одоо адуу үйлчилж авах хүнийг ер нь саналыг нь хүлээж авъя гэж бодсон. Тэгтээ өргөж авахтаа бол авч явахгүй. Яагаад гэвэл чинь авч явчаад алдааснаас мөнгө төгнөгийг болоод яачих юм бэ мэдэхгүй шүү дээ. Дахиад бонд хүчүүл яах вэ? Харин тийм. Үйлчилж авч байгаа нь яаж байгаа гэхээр ингээд би зарж байгаа биш байхгүй юу? Үйлчлээд авлаагүй бол ингээд нэг тодорхой хэмжээний юм одоо юу яагаад нэг гэрээ маягийн гэх юм уу да. Би надад ингээд хайлнаа хамгаалнаа, хариуцнаа. Ингээд тэрэн үйлчлэл авчиж байгаа. Үнэгүй. Тэгэхээр энд ингээд бид нар хадгуулж яа. Угаасаа хадгалал байж л байгаа угаас. Ирээ сайхан хүүхдтэй автраад яг одоо хүүхдтэй нэг одоо байцч гэдэг юм уу, нэг үрийч гэдэг юм уу, нэг сарваач гэдэг юм уу бүр зүсэлж асалж өгöd. Тэгээ 7 хоногтой нэг 2 өдөр. Сайн амралтын өдрөө гарч ирэл. Тийм ээ. Тэгээ хүүхдтэй хамгийн гол нь морьтой хальтуулаад морийг хайлдаг болгоод адуун талд дээр хүн бол яаж ч гэсэн адууны толгойг шавхалж чадахгүй байгаа хүн яаж эмхтэй хүний зодох юм бэ? Яаж хүүхдээ тэгж зодох юм бэ тийм ээ? Өсөж байгаа да одоо ингэх болов гэд. Тэгээд 7 хоногтой нэг 2 удаа ч юм уу. Нэг юуны амралтын өдрөөр ирээд өөр ингэ унчиж байгаа. Тэд чи унж байгаа ч нөгөө адуундаа биеийн дамир болчихж байгаа. Өөрөө биеийн дамир болчихж байгаа. Тэгээ өөр хүүхдүүдэд автраад морио хайлуулад яг морийг ингээд хүн шиг ингээд хальцаад өөр ингээд нүдийг хараад илээд эн чи ингээд нөгөө Монгол хүнд хайрыг морь заах тэр мөчөхгүй. Би бол гэж боддог. Морийг норон дээр нь мордоод л эмээлээд давхиад ингээд бол морины хайр имдэхгүй шүү дээ. Өөрөө л ингээд гоё л гэж боддог байхгүй юу? Яг хайрыг хүүхдэд заахад бол морь ингээд ингүүл зүгээр болоо гэд. Тэгээ адууны асрамжийн газрын үйл ажиллагааг нь энэ чиглэл рүү болгож байгаа. Энийдийг харахаар ингээ хайр байдаг байхгүй. Энийд адуугаа ингээ би одоо хүн амтнд унуулж мөнгө төгрөг олоод чи яах вүлээ? Харин энийд адуу маань ингээд сайхан өөрийнхөө тааваар ингээ сайхан жаргалтай. Тэгвэл хүн унах юм бол одоо энд хүмүүс бол морь унуулдаг хүмүүс нь унуулаад явж илээ тийм ээ. Миний зорилго бол адууны асрамжийн газар гэдэг нэрнээс эхлээд энд хэн нэгэн хүүхдээ автраад ирээдүйн Монгол тэр эр хүн тийм үү? Ирээдүйн Монгол их хүн хайр гэдгийг сураасан. Өсвөл энэ миний одоо яг тэр ингээ нэг тийм хүмүүст ингээ нэг жоохон хийс үлгэрийн юм шиг сонсогдоод байгаа байхгүй. Манай найзууд бол чи үлгэрийн баатар юм уу гэдэг байгаа. Үгүй би үлгэрийн баатар биш. Би миний хүүхдүүдтэй хамт амьдрах найзуудыг нь би бэлдэж байгаамаа. Би ингээд нэг ийм хайрын үрийг ингээд энэ тариалаа ямаагүй 2 хүүхэд или 3 хүүхэд или ингээд 5 жилийн дараа 30 болно. Дараад нь 40 болно. Би тэднээс ямар мөнгө төгрөг авах биш. Ирээд тэр хүүхэд хайрыг сураад яваг. Амьдралдаа тэр хүүхэд өөр очинд нөөж бүх юмыг хайрлаа шүү дээ. Энэ бол одоо юу гэдэг холыг харсан бодол гэхээс илүү би хүүхдүүдэд бодож байгаа бодлоо хань шүү дээ. Миний хүүхдийн найзууд ингээд сайхан өсчихсэн гэдэг байна. Одоо тэр өвөр монголчууд шиг адуугаа идэхгүй
ар монголчуудаа бид нар өвөр монголчууд адууны мах иддэг шүү дээ гэдэг ингээд цээж дүн өнгөрж байгаа байхгүй. Та нар яагаад адуугаа ингэж иддэг ингээд. Тэгэхэд өмнөөс нь ичиж байгаа юм чи. Тэгэл ингээд нэг толгойд данк гэж явж шүү дээ. Тэгэхээр чинь бид нар бол энэ казмас гэдэг чинь бол яг одоо манай халахуудын ар монголчуудын юм бол биш шүү дээ. Сүүлдэл сурсан юм байхгүй. Тэ? Тэгэл адаглаад л иймэрхүү байдлаар морин эхлээ хайрлаад тэгээ бол нэг юм гоё төрийн бодлого байл гоё те. Төрийн бодлогоор яг ингээд адууг ингэж хайрлнаа тийм ээ. Яг хөө нэг хайрлах деталийг нь бол бичих албагүй шүү дээ. Адууг дээдлэж ингэж адуутай харийг салцж болохгүй л гэчих байхгүй юу. Одоо нэг бодож байгаа нэг юм байна. Бид нар ч бол нүүдэлчин ард түмэн тийм үү. Одоо манай нийт хүн амын 30% нь яг малчин нүүдэлчин хэлбэрээр амьдарч байгаа. Тийм ээ. Одоо нэг үзэгдэл байна. Адуунда ланд наяар явдаг. Мотоцикл дуудаг. Тэгээд юунда хониндоо брусер явдаг. Тийм болчиход байна. Инхээр ч нөгөө малаа мэдрэх байл шүү дээ. Хайрлах байл шүү дээ. Мотоциклоор ингээд хонио сууж байгаа хүн хонио нэг үлчтэй андалж чадахгүй байхгүй. Тийм ээ. Айл нь хөл нь яаж өвдөж юу. Одоо адуунда адуугаар явахгүй хүн яаж адуугаа мэдрэж хайрлах вэ? Гэж зүгээр дотроо боддөө. Тэгээд яг хаа малчтын үед бол бас амьдралын нөхцөл байдал хэцүү шүү дээ. Тийм ээ. Мэдээж тогтхойг бодлого л яг хаа адаглаад яг ингээд өвөлдөө ингэж байлаа ч гэсэн зундаа сайхан, зуны хилгэл цагт сайхан, сэнгэнт сайхан болондоо болдоод тийм биз дээ. Зун бол юм даалахгүй шүү тийм ээ. Өгдөө сайхан сэнгэнт л болдоод агч гоё шүү. Яа, хотын залуус бол одоо монголчуудын тал яг таалан шиг хотын юм болчихлоо шүү дээ. Тэ? Тэгэхээр айлуулах болж игэл хүүхдүүдээ яаж ижаал мөлтөө нөхөрлүүлчих. Зөвхөн манай сайхан адуучд бол болж игэл санаа сэтгэл нийлээд хоорондоо нийлүүл гоё. Адууны тийм туслан байгуулал гоё шүү дээ. Тэ? Зөвхөн ийм цансан тийм гоё санаачлал хийж байхгүй юу? Тэгэл яг аял жуулчлалын бодлого гоё ингээл хүн хөвгүүд очдог тийм адууны хүүхдийн туслан тэргээл тэ. Тэгээ дэмжээд өгвөл адууч чинь шүү дээ. Адуучд бол бэлэн байж байгаа шүү дээ. Адуунч үйж гин тэгээ сайхан бэлдэж чинь энэ олон утсан донтцсон хөвгүүдийг чинь бүгднийг нь авчиад сайхан зуны 3 сар адууны туслан гэж авчиад очих чинь янз юм болно да. Адууг л ер нь хайрлал Монгол хүн ирээдүйн Монгол хүүхдүүд чинь яг жинхэнэ ирээдүйн эхнэрээ хайрлсан, ирээдүйн хүүхдээ хайрлсан жинхэнэ Монгол хүн болох болов. Ингэж л бодд юм да. Зинжинтэр ч уулын сүүлийн 2 жил найзсан байл шүү дээ. Тэ энэ чинь би ямар баг унаанаас нь эхлүүлсэн биш. Юм байхгүй шүү дээ. Тэгэхээр мойл бол энэ дэлхий дээр Монгол хүнд даяасан хамгийн том хайрын багш гэж бодод байгаа шүү дээ. Ухааны багш, мэдрэмжийн багш. Адаглаад л ингээд хөдөөний 2 хүн чинь ингээд адуугаа малаа мэдрэлцэн хүн чинь хот дээрээ амьдсан ч гэсэн хажуудах ханийжл нь гонхтой байна уу? Ууртай байна уу? Анташ мэдэрнэ шүү дээ. Мэдрэхгүй тэгэл одоо бол ингэж байгаа шүү дээ. Хотынхан чинь ингэж байгаа байхгүй юу? Сэтгэл зүйчдэр очио. Тийм ээ. Гэрүүлийн хоёр ингэ мудлаа шүү дээ. Тэнгүү сэтгэл зүйчдэр очио. Сэтгэл зүйчдэр очингууд та хоёр хоорондоо ярилт гэдэг байгаа байхгүй юу? Ойлголт. Тэг ойлголт гэдэг. Гэтэл мэдрэмж суудсан адуунаасаа адуугаа мэдрээс олцсон хүн чинь энэ ханийжлээ яаж мэдрэх вэ? Чинь өөрөө ингэ ярилцахгүйгээр ингэ мэдрэлж шүү дээ. За вандалаа минь. Сайхан ижил хэрэгтэй очиод тоглоо байж заяа. Удахгүй л да. Тавч. Яахгүй байгаа зү тэ. Би нэг хэлэх юм гэдэг. За явчих. За яа хой. Яахгүй мó. Яхан дагаж явах хэлэх юм уу? Тэгэхээр хэлэх юм уу? За тийх. Тэгэхээр жоохон хэлчих заяа. Ванч. Ваач.